COP17 хуралд оролцох мандаттай зочид төлөөлөгчдийн тээврийн үйлчлэгийг дэмжих зорилгоор 17 чиглэлд 100 нийтийн тээвэр ажиллаж байна. За эдгээр нийтийн тээврүүд төлөөлөгчдийг өглөө зочид буудлаас нь авах, өдөр цайны цаг, за хуралд харах үед зорчигчдыг хүргэх зорилттой. За төлөөлөгчид хуралд орсон үед автобус хоосон замын хөдөлгөөнд оролцож байна. Харин нийтийн тээвэрт явж байгаа автобусуудын хүртээмж бага, эрэлт их байгааг иргэд хэллээ. COP17 хурал Монгол улсад зохион байгуулагдж байгаатай холбоотойгоор 17 чиглэлд 100 ширхэг нийтийн тээврийг явах зохицуултыг хийж гисэн. Бид бүхний ард харагдж байгаачлан уг автобуснууд нь бол COP17 хуралд оролцож байгаа төлөөлөгчдийг зөөх зориулттай. Одоогийн нөхцөл байдалд бол төлөөлөгч нар хуралд оролцож байгаа учраас энэ автобусны үед бол чиглэлд оролцохгүйгээр ингэж зогсож байна. Харин энэ бол нийтийн тээвэрт явж байгаа автобус. Бидний яг урд нэг 10 минутын хэртэ өмнө нэг автобус ирсэн. Одоо хойноос автобус ирж байгаа. Өдрийн цагаар ер нь бол энгийн үед бол автобусууд бол өдрийн цагт бол нэлээд сул явдаг бол одоо COP17 хуралтай холбоотойгоор бол нэлээд дүүрэн явж байна. Ер нь ашиглалтай байгаа шүү. Ашиглалт энэ тэгээ жоохон түүжлээтэй болох жоохон хүлээлттэй л авш. Одоо нэг 30 минут л үлээж байгаа юм да. Гайгүй зарим нь байдаг, зарим нь 80 мөр хүнтэй тэгэл эрэхтэй ирэхгүй тиймэрхүү. 20-30 минут л үлээж байна. Ер нь хүнтэй их хүнтэй ирж байгаа. Тэгээд багсахгүй. Ер нь л миний суудаг автобусууд ер нь гайгүй ирчдэг. Гэтэ амар хүмүүстэй байгаа уурдаал. Ер нь чихэлтэй л тэгээд суучдаг да. COP17 хурал эхэлснээс хойш иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд багадаа 30 минут автобус үлээх олжээ. Зөөн тоогоор явж байгаа нийтийн тээврийн автобуснууд дүүрэн хүнтэй учраас нэмж зорчигч багтаж суух боломжгүй үлдэх тохиолдол их байна. Түүнчлэн автобус хоорондын зай хэтэрхий хол буюу зарим чиглэлийн хоорондын зай 1 цаг түнээрч их байгаад иргэд ихээхэн бухимдалтай байгаагаа нуусангүй. Ийхүү иргэд ажил амьдралаа амжуулахын тулд нийтийн тээвэртэй багтаж чадахгүй дэвдэж байхад олон улсын хурал зориулагдсан хоосон автобуснууд зорчигчгүй холигсоор байна.